Итгэс өмнө ингээ харчаал хоол ингээ айгуу гайхамтай арах юм бол 와 맛있겠다. 다 먹었어. бүгдийг идчихлээ. Сайн байцгаана уу? За шинэ бичлэгт маань тавтай морил бичлэг хийгээгүй ер нь утсан байна. За тэгээд өнөөдрийн бичлэгээрээ та бүхэндээ энд ингээд харагдаж байгаа ачлан надад ийм гоё Солонгосын хүдэж хүмүүсний бүтээгдэхүүнүүд ирсэн байгаа. За сая гэртээ орж ирсэн чинь ийм хайрцагтай тэгбэ ирсэн байна. За ингээд дээр нь K-Foodies гэж бичсэн. Бодвол хүнсний л бүтээгдэхүүнүүд байгаа ах. Тэсэг онгойлгосон чи яа дотор нь амар их юм байна гэдэгхгүй. За тэгээд энэ зүйлсүүдийг ашиглаад ASMR хийх гэж байна. За тэгээд маш сонирхолтой гоё амттай ASMR хийнгээ хажуугаар нь одоо миний YouTube сувгийн маань subscribe хийсэн хүмүүс маань ер нь бол дандаа солонгос хэл сурах сонирхолтой байгаах гэж бодож байна. Тийм учраас одоо солонгос хүмүүс ингээд хоол идэхдээ одоо амттай гэж хэлхийг яаж хэлдэг вэ гэдгийг одоо харуулъя гэж бодсон. Тэгээд ер нь бол ингээд драма юм уу ингээд янз бүрийн дээрээс солонгос хүмүүс хоол идэхийг нь харахаар ингээд сэтгэл хөдлөл ингээд айгүй өндөртэй байдаг шүү дээ. Ингээд гэл зүгээр л юм идж байгаа зүгээр тэр хүнд ингээд амар ингээд аз жаргалыг өгдөг. Яг тэрнтэй адилхан сэтгэл хөдлөл гаргах чадахгүй ч гэсэн одоо та бүхэн маань бичлэгийг маань үзээд дундаас нь бас дөнгөж солонгос хэл сурж байгаа хүмүүс маань бас дундаас нь суралцаж чадах байхаа гэж бодож байна. Тэгээд хажуугаар нь бас гоё амттай ASMR бичлэгийг маань үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд надад ирсэн хүнсний бүтээгдэхүүнүүд маань ер нь бол дандаа эрүүл мэндийн тал руугаа жишээлбэл одоо ийм умиза цагийн 5 төрлийн амтыг ингээ хослуулж хийсэн ийм эрүүл мэндийн цай. За тэгээд ийм Slim-More-ийн одоо хатаасан жимс гэх юм уу? Одоо ингээ кино үзтээ хичээл хийхдээ юм ингээд хөнгөн маягаар идчихдэг. За тэгээд энэ бас ингээ хүн орохоо зайтай бас ингээ энэ болохоор ерөөсөө юм сахар махар агуулаагүй бага калоритой тийм конган каншиг гэж байгаа байхгүй юу? Одоо тэгээ хөнгөн зөөж маягаар ер нь идчихдэг. За тэгээд энэ хүн орохоо зай. Тэгээд гих мэтлэн юм зүдэрсэн байна. За энэ бас юм догбогиас байгаа. Тэгээд ийм ундаас байгаа. Энтэй адилхан өөр жимсээ. За тэгээд эднэрийг ашиглаад өнөөдрийнхөө бичлэгийг эхлүүлцгээе. Тэгээд одоохондоо ерөөсөө юу байгаагүй байна. Бэлэн болгоогүй байна. Бэлэн болоход угаасаа нэг удахгүй энэ аягтай гомн шиг аягтай догбоги гэсэн үг байхгүй юу? Энийг ер нь болгоход одоо ер нь 5 минут хангалттай. Энэ болохоор энэ 2 минут 30 секунд гэвчихсэн. Тэгээд эднэрийг ингээд гоймонгаа бас чанаад энийг бас чанаад бэлэн болгоод тэгээд ASMR эхлүүлцгээе. 밥 먹었어? 아직 안 먹었어. 배고파 죽겠어. 진짜. За гом догбоги хоёроо идэхэд бэлэн болгоод ингээд аваад ирлээ. Гомгоо чанаад тэгээд дээр нь ингээд өндөг шараад тавьсан. Догбоги болохоор амрахын байна энэ зүгээр юунд пэйжинт хийгээл 2 минут 30 секунд эргүүлсэн чи болцсон. Энд ийм догбоги. За тэгээд энэ болохоор энэ түрүүний хатаасан улаалал гэсэн энэ айгу гоё хаа идэхээс гоё юм. Тэгээд сая өмнө хэлсэн одоо солонгос хүмүүс хоол идэхдээ юу гэж хэлдэг вэ? Амттай гэдгийг ямар байдлаар хэлдэг вэ гэдэг талаар эдингээ харуулъя гэсэн. Тэгэл ингээ хоол идэхийн өмнө ингээл чай 먹겠습니다 гэх зүгээр дандаа ер нь тэгж хэлдэг. Амтрахын идья, сайн идья гэж байгаа байхгүй. Чай 먹겠습니다. Би дандаа ингээ толгоо ингэсээр сурцсан биш. Зүгээр чай 먹겠습니다 гэж хэлчихнэ. Тэгээд итгэс өмнө ингээ харчаал хоол ингээл айгуу гайхамтай арах юм бол 와 맛있겠다. яа өстө гоё харагдаж байна. амттай ах та гэдэг үг байхгүй. 와 맛있겠다. 그래 많이 먹어.
Жаахан гаацтай байна. Энэ аянд ич. Яс ингээд нөгөө ASMR учраас идж байгаа юуныхаа эднийхээ чимээг гаргахын тулд өөрөө бас жоохон чимээг байх хэрэгтэй юм байна. За одоо энийг гомгоо хамгийн түрүүнд амсаж үзнэ. Сая би болгоод утгачаад амсаж үзег байгаа. 와, 대박. 그치, 1등? ямар юм бэ гэж байгаа байхгүй. 와, 대박. Тэгэл бүр амар гайхсан тохиолдол. 이거 뭐야? энэ юу вэ? Заримдаа тэгдэг. Тэгтээ гой гом байна. Нэр. Гомонгээ уутан дээр нь халуун ногоотой гэсэн байсан аахгүй. Тэгэхээр би одоостай амар халуун ногоотой хата гэсэн чинь гайгүй юм байна. 그렇게 맵진 않네요. Одоо 떡볶이 내 삼사주스네. 아주 호떡지. Энэ болохоор original 맛 гэнэ оригинал яг л ингээд 떡볶иний амттай юм байна. 진짜 맛있어. 그래도 갖고 봤어. гоё юм. Би 떡볶이 Монголд анх идэж үзчихээд анх юм чинь угаас нэг сонин шүү дээ. Ингээл нэг зууралтсан нэг сонин амар дургаас ингээд солонгост ирээд 2-3 идсэн чинь бүр дуртай болсон. Тэгээд ингээд амар гоё идэхэд зайчлууртай байгаад байгаа надад таалагддаг. Ингээл гоё юм. хоёулаа надад таарч байна. 떡볶이 맵지 않아? 떡볶이는 그렇게 맵지 않아서 몽골 사람들은 먹을만 해요. 먹을 수 있는 것 같아요. 떡볶이 진짜 맛있네. 맵지도 않고. 이 떡볶이 진짜 마음에 들어. 오늘 회 다 됐지, 이제 갖고. 아야, 너무 맛있어. 나 이게 다 먹을 수 있는 것 같아요. 다 먹을 수 있는 것 같아요. 나 이거 다 먹을 수 있는 것 같아요. 옛날처럼 매년 복제니 제일 많아 진짜. Өөрөөр хэлбэл гэхээр бас тэгдэв. Ингээд идчихэл. 미쳤어. Бид нар нэг салятай гэдэг тэрнтэй адилхан. 미쳤어. тэгж бас уулгаалттай. Өндөртэй идэхээс яг гоё юм.
Энэ хатаасан томато улаан лайр. Энэс гоё юм байна. Тэгтээ хоолтой идэхгүй л хальта би зүгээр ичиж. Ой дуугар хуцсан. 라면 왜 이렇게 맛있지? гэдэг нь болохоор яагаад юм амттай байгаа юм бэ гэж байгаа байхгүй. 맛있지. 대박 гэдэг нь л гоё үг. 대박 гэдэг нь болохоор ганц хоолндоо жишээ нь ингээ гайхсан биширсэн үедээ андаа ва 대박 гэж надад тэгдэг байхгүй. Нэрнээсээ бүгдийг нэгтгэх юм байна. Нөгөө гомд гэсэн нарийнхан болохоор нандаас хэж. Анхудаа ASMR хийж үзчих жоохон туршлага тутаад. Тэгээд бас одоо сүүлийн үед юу гэж байгаа яриа. Сүүлийн үед амар завгүй байгаа. Яагаад гэвэл хичээл мастер гадаадд сурна гэдэг бол бас тийм амар ажил биш юм байна. Хэлний бэрхшээлнээс болоод яагаад гэвэл би хэлээ топ юу хэлний бэлтгэл нэг жил суусан. Тэгээд топ 4-тэй ижиж орсон. Тэгэд орж ижил амар хэцүү байсан. Одоо тэгтээ гайгүй болцсон л доо. Анх айгүй хэцүү байсан. Тэгээд дандаа тийм нөгөө судалгаа модлаа гэл өндөр түвшний өгнүүд хэрэглээл. Тэгэл бид нарт ингээд юм нон гэдэг юм судалгааны ажил өгчдөг ахгүй гэрийн даалгаварч тэр нь тэгэл дор хаяж нэг 10-20 хуудастай янз бүр л байдаг л да. Тэгээд тэрийг уншина гэж зүгээр ихнээс нь ингээд битүү орчуулаад тэгээд одоо бол ер нь гайгүй болцсон. Тэгээд тэрийг орчуулахаас гадна өөрөө ойлгож одоо энэ судалгааг яагаад ингэж хийх болсон юм уу. Тэгэл манай одоо QS-ийн нэмээр багш нар маань амар өндөр шаардлага тавьдаг. Яагаад энэ судалгааг хийсэн? Энэ судалгаа аль талаараа болсон? Яагаад дутагдaltaй тал нь юу вэ? Тэгээд даалгавар гэсээр хаалвал 7 нийт 3 хичээл орж байгаа. 1-р, 2-р, 3-р 3 өдөр. Гэтэ миний хамар мангар ингээд 1-р, 2-р, 3 өдөр байгаа хэрнээ бусд өдрүүд нь ингээд хажуугаас цагийн ажил хийн. Тэгээд хажуугаар нь тэгээд даалгавар гэсээр байгаа л хамаг цаг өнгөрцөн. За тэгээд би 100 бол нэлийн идэвхтэй YouTube бичлэг хийжсэн чинь хичээл эхлээл тэгээ завгүй бодлоо хийж тоолцсон. Одоо тэгтээ 12 сар гараад амрах гэж байгаа. Тэгэхээр гой бичлэг хийн. Тэгээд бас би сая 10 сард 11 сард 2 сар дараалал топгийн шалгалт өгсөн. Топ 6 авах зорилготой. Би 100 нөгөө нэг бичлэгээрээ топыг 5 авсан гэж тэгжсэн шүү дээ. Үзээ хүмүүс аваад бас тэг бичлэг мөн үзээрэй. Тэгээд ерөн солонгос хэл сурах талаар хуваалцсан байгаа. Тэгээд одоо би сая 10-11 сард чинь дахиад топог хоёуланд нөгөө тэгтээ хоёулынхны хариу нь гараагүй байгаа л та. Тэгээ хэрвээ тэн дээрээ топгийн 6 авсан байх юм бол бичлэг хий гэж бодож байна. Тэгээ бичлэг хийхгүй бол аваагүй гэж бодоо гэдэг. Топгийн шалгалт дээр 10 сарынх нь ер нь амархан байсан. CG гэдэг нөгөө бичлэг дээр асуултанд гэсэн. Гэхдээ би 11 сарынх нь хэцүү байсан ч гэсэн 10 сараа бодвол 11 сараа би өөрийнхөө сүүлийн боломж гэж бодвол бүр хамаг хүчээд ажиллаад хийсэн болохоор арай
гайгүй хийсэн байж магадгүй чинь тэгтээ мэдэхгүй юм шалгалт болохоор. Тэгээд хэрвээ гоё 6 авсан байвал гоё 6 авсан туршлагаасаа хуваалцсан бичлэг хийн гэж бодож байна. Аваагүй бол тэгээд автлал бэлтэндээ гэдэг. Нэрэн сан гой гомна. Бэ хараад амар халуун багтаа л гэж боддог. Тэгтээ нэ ингэдэж штэ бас. Пеплос цадчлаа гэж байгаа байхгүй. Пеплос 많이 먹어 гэж солонгос хүмүүстэй ялангуяа нөх хөшөө хүмүүстэй хоолнд орохоор ид гэдэг тэгэл гиз дүүрчээд очив ид тэр нэг хөөрхөн 많이 먹어 Тэгээ та нараас солонгос хүмүүс хоол идэх өөр юу гэдгийг нас комент хэсгээр бичээрэй. За зохион монгол дуусгач. Солонгос хүмүүсээс хоол үлдээх ер нь бол айгу дургу. Монголчуудаас тэгдэж хоол үлдээдгүй ингээд тэр нь бас ер нь адилхан. Ер нь адилхан тал зөндөө. Таам уусаа. Бүгдийг идчихлээ. Энэ жигээ шиг тавьчих. Тэгээд сүрчтэй. Бэн дапбугэ. Арахгүй юм шиг нэ жоохон байж байгаа юм. Нээлт. Сүтэн эндээс авна. Би ясаа энийг амархан дамттай юм болоо гэж бододсон. Энэ болохоор юу юм бэ? Нэг эмийн ургал нэлээд юм шиг хамттай. Тийм. Яг эрүүл мэндийн цай болохоор эмийн ургамал шиг хамттай тэгсэн мөртлөө жоохон чихэрлэг. Тийм юм даа байна. Тэгээд энэ удаагийн бичлэгтэй маань хамт байсанд баярлалаа. Баяртай.